Энэ удаагийнхаа бичлэгээр 2018 оны учир битүүлэг гэмт хэрэг төрлийн The Clawheach Killer киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Зуны онцлог дата багцад худалдаанд гарлаа. 50 болон 100 ГБ датагаа 40% хөнгөлөлтөй үнээр аваад супер бэлэгтэй 20 жил урамшуулд оролцох нэг эрх бэлгэнд аваарай. Зуны датагаа аваад дуртай зүйлдээ зарцуулъя. Тайлер гэхүү өөрийг нь төрхөөс ч өмнө хотод аимшигтай цуврал алдлага гарч байсан тухай ярьж байгаагаар кино эхлэнэ. Алуурчин хамгийн дуртай олсны зангилааныхаа нэрээр өөрийгөө Clawheach алуурчин гэж нэрлсэн ба 10 жилийн өмнөөс генетл уул мөрөггүй алгуулжээ. Тэр цагаас хойш хотынхон жил бүр хохирогчдын гэр бүлд зориулан дурсгалын арга хэмжээ зохион байгуулж болсон аимшигтай хэрэгүүдийг мартахгүй байхыг хичээдэг болсон байна. Тайлерын аавыг Дон гэдэг. Тэрээр скаут бүлгийн ахлагч бөгөөд Тайлерч мөн аавынхаа удирддаг бүлгийн гишүү юм. Нэг өдөр сургуулалтын дараа Дон Тайлерт энэ жилийн удирдагчдын сургалтыг цусланд явуулж чадахгүй болсноо хэлв. Учир нь насргаанд байдаг авгахар үүдигийн эмчилгээ даатгалын зардал нь эрс нэмэгдсэн тул гэр бүлийн санхүү эрс хүндэрчээ. Энэ мэдээ Тайлерын урмыг хугалсан ч тэр гэр бүлийнхээ нөхцөл байдлыг ойлгож хүлээн зөвшөөрнө. Тэр орой Тайлер аавынхаа машиныг нууцаар унаж талагддаг охин Эмитэй уулзахаар явлаа. Тэд эзгүй зогсоол дээр хэсэг романтик мөчийг өнгөрөөж байтал Эми машины суудал дээрээс нэгэн хачирхалтай зураг олж харав. Зураг дээр нүцгэн эмэгтэйг хүлж орхисон байсан нь Эмиг айлгах нь тэр. Тайлер энэ зураг өөрийнх нь биш гэж тайлбарласан ч Эми илт тухгүй ирч гэртээ хөргүүлв. Энэ бол Тайлерын ээж Синди болон түүний бяцхан дүү. Гэр бүлийнх нь насрамжийн газарт хэвддэг авгах өрүүдийг аваад сүм рүү явлаа. Сүм дээр Тайлер Эмитэй таарах боловч Эми түүнээс илт зай барьсаар. Удалгүй Тайлерын найз Билли сүмийн гадаа ганцаараа зогсож байсан Кэсиг их охин руу зааж Clawheach алуурчны талаар судалдаг хачин охин хэмээн шоолно. Гэвч Тайлер үүнд нэг их ач холбогдол өгөлгүй гэртээ хариу. Төд удалгүй Биллигээс чи үнэхээр гаж донтой юм уу гэсэн зуруус ирхэн тэр. Эми болсон явдлыг бусдад ярьснаар Тайлерын нэр хүнд сургуулиар нэг унаж эхэлжээ. Яг энэ үеэр Тайлерын аав гэрийнхээ гадаах жижиг агуулгах руу сэмэрхэн нуугдаж орж байгаа харагдах ба Тайлер дотор нь юу байдгийг сонирхож эхлэнэ. Тэр өдөр гэр бүлийнхэн нь Clawheach алуурчны хохирогчдыг дурсах ёслолд оролцов. Тайлер энэ үеэр Эмитэй ярилцаж цурхал яагаад тараасныг асуухад Эми зөвхөн нэг л хүнд л хэлсэн. Тэр нь өөр хүнд дамжуулахгүй гэж амласан хэмээн тайлбарлаад явчихна. Гэтэл удалгүй өмнө нь сүмийн гадаа харсан Кэси Тайлерын дэргэд нь ирж түүнийг ёжилж эхэллээ. Тайлер Кэсигийн өмнө очиод түүнийг гэмт хэрэгт дурлсан галзуурсан охин гэж хэлэхэд Кэси Тайлерыг гаж донтон гэж дуудана. Хэд хоногийн дараа гэртээ ганцаараа үлдсэн Тайлер аавынхаа хэнийг ч оруулдаггүй агуулгах руу сэмхэн орж үзэхээр шийдэв. Тайлер агуулгах доторхыг сонирхож явахдаа шалны нэг банз нь сул агоог анзаараад сөвхтөл доороос нь эмэгтэйчүүдийг уйж хүлсэн зурагтай насан туршидтын сэтгүүлүүд гарч ирлээ. Хамгийн аимшигтай нь сэтгүүлүүдийн доор нь байсан нэгэн полароид зураг байлаа. Зураг дээр хүлээтэй эмэгтэй байх ба зургийн гарчиг нь Лакигийн хамгийн дуртай нь Нора гэж бичсэн байв. Энэ зураг Тайлерын дотор эвгүй мэдрэмжийг төрүүлнэ. Яг энэ үед Дон гэртээ ирж хүүгээ хайж эхлэв. Улмаар тэрээр агуулгын хаалганы цоожийг хараад хэнийгэн дотгошоо орсныг шууд л мэднэ. Тэр шин Тайлер унтаж чадлагүй интернетээс Нора гэх нэрийг хайж үзэхэд Нора 10 жилийн өмнөх Clawheach алуурчны хохирогчдын нэг байсан нь тодорхой болно. Тэр ч байтугай олсон полароид зураг нь хэвлэлээр гарч байсан нотлох баримтын зурагтай яг таарч байлаа. Яг энэ үед ээж нь өрөөнд нь орж ирээд Тайлерыг зохисгүй зүйл үзэж байна гэж андуурч унтахыг шаардна. Маргааш нь Тайлер сүмийн гадаа суух Кэсиг олж хараад араас нь дагав. Кэси түүнээс юу хүсэж байгааг нь асуухад Тайлер Clawheach алуурчны талаар илүү ихийг мэдхийг хүсэж байгаагаа илэрхийлнэ. Эхэндээ Кэси түнд итгээгүй ч гэрийнхээ хаягийг өгөөд гэрт нь ирэхдээ жигнэмэг авчрахыг сануулав. Удалгүй Тайлер Кэсигэнд очиход түүний эмээ нь угтлаа. Кэсигийн эмээ нь залуу байхдаа цагдаад ажиллаж байсан ба Clawheach алуурчны хэргийн талаар ном хүртэл бичиж байжээ. Кэси Тайлерт цуглуулсан бүхэл материал нотлох баримтаа үзүүлнэ. Цурал алуурчин нийт 10 эмэгтэй амийг хөнөөсөн ч хэрэг бүр дээр ямар ч хурууны ихэ үс ДНХ үлдээгээгүй байв. Хохирогчдын зохицос олдох болгонд яг л нэг төрлийн Clawheach зангилаагаар хүлүүлсэн байдаг ажээ. Тиймээс түүний нэрийн хуудас нь Clawheach зангилаа.
Мөн нэг хохирогчийн үнэт хэдлэл сүмийн ойролцооноос олдож байсан бөгөөд Кэсси алуурчин сүмтэй ямар нэгэн байдлаар холбоотой гэж үзэн тэнд байнга л ажиглалт хийх болжээ. Кэсси бас нэг зүйлийг онцлоно. Цуврал алуурчин үнэндээ огт алга болоогүй. Зүгээр л түр зогссон. Тэр эргэж ирэх л болно. Тэр өдрөөс хойш Тайлер гэрийнхэндээ хүүхдүүдэд давтлага зааж байгаа гэж худлаа хэлээд өдөр бүр Кэсситэй хамт цуврал аллагын хэргийг судалж эхэллээ. Гэвч Тайлер аав нь өрийг нь нууцаар дагаж байгааг огт мэдээгүй юм. Нэг орой Дон Тайлертай нүр тулан ярилцаж гэрийнхэндээ худлаа хэлснийг нь мэдэж байгаагаа хэлнэ. Тэр хүүгээ найз охинтой болсон байх гэж бодоод ээжд нь хэлэхгүй байхаа амлаж харин тэр охиноо нэг орой гэртээ дагуулж ирэн хамтдаа хооллохыг хүсэв. Аргагүй ихэнд Тайлер ч зөвшөөрнө. Маргааш нь Тайлер болсон бүхнийг Кэссид ярьж өгөөд оройн хоолнд урлаа. Оройн Тайлерын аав ээж Кэсситэй танилцаж түүний тухай асууж эхлэв. Кэсси аавтайгаа хамт амьдардаг бөгөөд ээж нь олон жилийн өмнө тэднийг орхиод явсан гэлээ. Удалгүй Кэсси Доноос скаутын үйл ажиллагааны талаар асууж эхлэнэ. Тэр ялангуяа мод сэлэх хурлал мөн олсны зангилааны талаар сонирхоо асуухад Дон инээмсэглэн "Би зангилаа зангидах үнэхээр дуртай" гэж хариулав. Кэсси үргэлжлүүлэн асуух гэсэн ч Тайлер илт сандарч ярианы сэдвийг яран өөрчилснөөр тэр оройн уулзалт өндөрлөлөө. Оройн хоолны дараа Тайлер Кэссиг гэрт нь хүргэж өгөхөөр хамтдаа яв. Замдаа Кэсси түүнээс "Чи үнэхээр аавыгаа Кловхи чалуурчин гэж бодож байгаа мó?" хэмээн асуугаад дараа нь өөрөө инээж эхлэнэ. Учир нь түүний бодлоор Дон шиг хүн цуврал алуурчин байх ямар ч боломжгүй байлаа. Тайлер хариуд нь аавынхаа агуулгахаас олсон олсоор хүлүүлсэн эмэгтэйчүүдийн сэтгүүлүүдийн тухай мөн Норо болон Лаки гэсэн бичгтээ зургийн талаар бүгдийг нь ярьж өгөв. Гэсэн ч энэ бүхнийг сонссон Кэсси тайван хэвээрээ байлаа. Тэр Доныг алуурчин биш, магадгүй зүгээр л хачирхалтай бэлгийн сонирхолтой хүн байх гэж бодож байгаагаа хэлнэ. Тэр шин Тайлер унтах гэж байтал гинэт цонхыг нь догших чимээ сонсогдов. Тэрээр хөшгөөс өгч харахад гадаан нь Кэсси зогсож байлаа. Лаки гэх нэр Кэссигийн толгойноос нь гарахгүй байсан учраас тэр дахин судалгаа хийсэн ажээ. Кэсси 5 дахь хохирогч амиа алтахаас яг л 7 хоногийн өмнө Лаки гэсэн гарын үсгтээ нууц захидал хүлээн авч байсныг олж мэдсэн байна. Энэ мэдээг сонссон Тайлер зочирдож Кэссиг дагуулад шууд л аавынхаа агуулгах руу очив. Гэвч өмнө нь харсан хайрцаг аль хэдийн алга болсон байлаа. Хэдий тийм боловч Кэсси тэндээс газар доорх тамлах өрөө шиг харагдах хачирхалтай зураг төслийг олж утсаараа зургийг нь авч амжина. Кэсси явсны дараа Тайлер гэрийнхээ доорх мөлхөж ордог зайг шалгахаар шийдэв. Тэнд модон таглаатай нүх байх ба дотроос нь эвгүй муухай үнэр ханхалж байлаа. Гэсэн ч тэр зориглон доошо бууж гэрлээ хасаахад дутуу баригдсан жижигхэн ариун цэврийн шүршүүртэй өрөө харагдана. Цааш нь шалгаж үзэхэд олсоор хүлэх тухай дүрслэлтэй тэмдэглэл болон маш олон норог зургуудаар дүүрэн хайрцаг олов. Харин хамгийн аимшигтай олдвор нь жижигхэн төмөр хайрцаг байлаа. Дотор нь өөр эмэгтэйчүүдийн жолооны үнэмлэхийг хадгалсан байх ба тэдний дунд Кловхи чалуурчны хохирогч Норагийн үнэмлэх хүртэл байх нь тэр. Энэ мөчид Тайлер аавдаа улам бүр эргэлзэж эхлэнэ. Маргааш өглөө Дон Тайлерыг дагуулan ойр руу явж буугаар яаж буутахыг зааж өгөхөр болов. Өмнө нь тохирсон зүйл байсан болохоор Тайлер ч татгалцсангүй. Харин ойд очмогц Дон хүрүүгээ хүйтэн харцаар ширтээд "Чи энэ тухай өөр хүнд хэлчихсэн биш үсттэй" гэж асуув. Эхэндээ Тайлер юу ч мэдэхгүй мэт дүр эсгэв. Гэвч Дон хайрцагнаас олсон эд зүйлс өөрийнх нь биш, харин авгах Рүдигийнх байсан гэж тайлбарлана. Дон залуу байхдаа маш олон төрлийн зүйлс сонирхож үзсэн ч Рүди бүрч долоондор нэгэн байсан гэв. Нэг өдөр Дон Рүдиг цуврал алуурчин гэдгийг нь мэдээд цагдаа дээр очиж ятгахад Рүди амиа хорлохоор шийдэн автомашины осол хийж дахир дутуу болсон гэлээ. Дон хохирогч нарын гэр бүлд энэ талаар хэлэх гэж оролдсон ч өөрийн эхнэр хүүхдүүдийнхээ нэрийг бодоод хэлэхгүй байхаар шийджээ. Эцгийгээ алуурчин биш байсныг ойлгосон Тайлер тайвширч аавда 2 сонголт өгнө. Эхнийх нь бүх баримтуудаа цагдаагийн газарт хүргэж өгөөд бүх үннийг илчлэх. Хоёр дахь нь бүх баримтуудыг шатаах. Дон мэдээж хоёр дахьыг нь сонгож тэд гэртээ харьсан даруйда бүхнийг шатаав. Хэд өдрийн дараа Тайлер скаутын сургалтандаа сууж байтал Кэсси ирж түүнтэй уулзна. Кэсси Тайлерыг хэлэлгүйгээр аавтайгаа ойр руу явсанд нь дургүй байх ба гэрийнхэн дор мөлхөж ордог нууц хэсэг байдаг гэдгийг олж мэдснээ хэлв.
Тайлер түүнд аав нь алуурчин биш гэдгийг хэлэхэд Кэси цуглуулсан шинэ материалуудаа сарвайснаар Тайлер уурлаж материалуудыг цохиж унгаана. Улмар Тайлер Кэси хоёр газар унсан материалуудыг хамтдаа бөөгнүүлж байхад Билли гарч ирээд аллагын зургийг олж харав. Билли шууд л эвгүүцэж Кэсиг жигшмээр гэж хэлээд түүн рүү дайрлаа. Энэ үед Тайлер урдуур нь орж Биллиг дүлхэх бөгөөд хөвгүүд шууд л зодтолтоно. Дараагийн үзэгдэлд Тайлер сүмийн пастрын өрөөнд сууж байлаа. Пастор түүний гаргасан үйлдэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэхэд Тайлер бурууга хүлээн чин сэтгэлээс уучлалт хүснэ. Тэр орой гэртээ ирэхэд цонхон дээр нь "Уучлаарай" гэж бичсэн жижигхэн зурус авчулсан байхыг Тайлер олж харав. Хэдэн өдрийн дараа Тайлер гэр бүлийнхэнтэйгээ салах ёс хийж байгаа харагдана. Учир нь Дон ямар нэгэн байдлаар мөнгөний асуудлыг нь шийдэж хүүгээ манлайлагчдын сургалтын хөтөлбөрт хамруулахаар болсон байв. Тайлерыг авсны дараа Дон эхнэр Синдид охиноо дагуулад ээжиндээ хэд хоног очихыг санал болголоо. Синди нөхрөө хамт явахыг хүссэн ч Дон ажилдаа дарагдсан учраас хэд хоногийн дараа араас нь очино гэж амлав. Ингээд эхнэр охин хоёр нь явсны дараа Дон гэртээ ганцаараа үлдэнэ. Тэр эхэндээ жирийн нэг аавын адил зүлгээ хадаж гэрийн ажлаа амжуулан өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Гэвч тэрээр нэг өдөр супермаркетаар явж байхдаа өөртөө нижил хүнс авах гэж байсан үл таних эмэгтэйтэй санамсаргүй тааралдана. Дон тэр үл таних эмэгтэйд ямар нэгэн байдлаар татагдаж эцэст нь гэр хүртэл нь нууцаар дагав. Гэртээ буцаж ирснийхээ дараа Дон гинтийн үйлдэл гаргаж эмэгтэй хүний хувцас өмсгөн тэр. Дараа нь тэрээр камера байрлуулж нүүрэндээ этгээд баг зүүн өөрийгөө хүлээд зураг авч эхэллээ. Гэтэл яг тэр үед хаалга догших чимээ сонсогдож Дон яаран бүхнийг хураан хувцсаа солино. Тэрээр хаалгаа нээхэд Тайлертай уулзахаар ирсэн Кэси зогсож байлаа. Дон түүнийг дотгошоо орохыг урин Тайлерыг манлайлалын хөтөлбөрт явсан гэдгийг нь тайлбарлана. Кэси камерыг нь анзаармагц Дон зургийг нь дарж өгөхийг санал болгов. Нэг зураг дарсны дараа Кэсид ааваас нь дуудлага ирэхэд охин уучлалт хүсээд гэрээс нь гарч явна. Кэсиг явсны дараа Дон өөрийнхөө авсан зургуудыг нэг бүрчлэн ажиглалаа. Энэ мөчид Тайлерийн өмнө нь шатаасан зургуудынхаа оронд шинээр ижил төрлийн зургууд авахыг оролдож байгаа нь тодорхой болно. Гэвч шинэ зургууд нь түүний сэтгэлд огтхонч нийцэхгүй байсан тул Дон бухимдаж бүр орон дээрээ тийч хэлж эхэллээ. Хэсэг хугацааны дараа Дон дэлгүүрт таараад араас нь дагсан эмэгтэйнхээ гэрийн гадна дахиад ирнэ. Тэр байшингийн хонгил руу орох цонхыг нягтлан ажиглаж байшингийнх нь хоолойд өөрийн таних тэмдэг болох Клохич зангилааг чимээг үүхэн зангидав. Гэртээ буцаж ирснийхээ дараа тэрээр удахгүй хийх гэж байгаа зүйлдээ зориулж олон төрлийн олс болон хэрэгслүүдийг бэлтгэн. Дараагийн үзэгдэлд өнөх эмэгтэй зочны өрөөний буудан дээрээ 50 унтж байх хооронд Дон хонглоор нь сэмхээ ороод байшин руу нэвтрлээ. Удалгүй тэр нүрэндээ баг зүүсэн чигээрээ зочны өрөөнд орж ирэхэд эмэгтэй буудан дээрээ унтаж байв. Хэсэг хугацааны дараа эмэгтэй сэрж үл таних этгээдийг хараад айсандаа чангаар орилно. Гэвч Дон тэр даруй гар бууга түүн рүү чиглүүлээд "Би чамайг гэмтэхгүй" хэмээн тайвшруулахыг оролдов. Дон өөрийгөө банк дээрэмдэн цагдаа нараас зугтааж яваа гэж хэлэх бөгөөд зугтахын тулд түүний машиныг ашиглах хэрэгтэй байна хэмээн худлаа түүх зохион хэлнэ. Айж сандарсан эмэгтэй ч амьд үлдэхээ бодоод түүний үгийг дагахаар болов. Дараа нь Дон түүний цүнхийг нь нэгжиж машины түлхэр болон жолооны үнэмлэхийг нь өөртөө авлаа. Үүний дараа тэр эмэгтэй зургийг нь авч "Хэрвээ чи цагдаад миний тухай хэлвэл энэ зургийг хам саатнуудаа өгч чамайг алуулах болно" хэмээн сөрдүүлв. Дараа нь тэр эмэгтэйг унтлахын өрөө рүү наваачиж гарыг нь олсоор хүлнэ. Ингэх зураа Дон өөрийгөө Лаки хэмээн дуудаж өөр хүн болсон мэт ярьж эхлэх нь тэр. Удалгүй тэр эмэгтэй хүзүүг нь боож орон дээр хүчээр дарлаа. Амьсгал нь богдсон эмэгтэй амьд үлдэхийн төлөө зөхрөн тэмцсээр. Хэсэг хугацааны дараа хөрхөн эмэгтэй хараахан амьд тавиагүй гар хөлөө ардуураа холбуулж хүлүүлсэн байдалтай шалан дээр хэвтэж байгаа харагдана. Удалгүй Дон өөр өөрнөөс нэгэн сандал барьсаар орж ирэв. Дон тэр эмэгтэй толгойд уут углаад дахиад л зургийг нь дарлаа. Гэвч энэ үед түүний ард Тайлер буутаа орж ирээд "Аава" гэж дуудана. Дон эргэж харахад Тайлер гартаа буу барьчихсан зогсож байв. Дон хүүгээ хараад илт зочирдон "Чи энд ирэх ёсгүй байсан" гэж хэлээд "Хэрэглэхгүй бол бууга битгий хүн рүү чиглүүлж бай" хэмээн 50 дуугаар анхаарууллаа. Үүний дараа үйл явдал хэд хоногийн өмнөх үе рүү шилжинэ.
Тайлерын цонхон дээрээсээ олсон уучлаарай гэх зурвсыг Кэси үлдээсэн ба тэрээр Кэситэй уулзахаар явна. Кэси тэр үед Норрис гэх хохирогчийн байшингийн гадаа сууж байлаа. Тайлер аавыгаа одоо ч гэм буруугүй гэдэгт итгэсээр байсан ч Кэси хамтдаа байшин дотор орж үзье хэмээн санал тавина. Ингээд зогсохгүй Тайлерыг үнсэж хамт орохыг ятгахснаар тэд эзэнгүй болсон байшин руу орлоо. Дотгошоо орсны дараа Кэси аав чинь чамд яг юу гэж хэлсэн бэ гэж асуув. Тайлер аав нь бүх хэргийн эзэн нь 10 жилийн турш тэрэгэнцэртэй амьдарч байгаа аавгах Рүдийн гэж тайлбарласан тухай ярьж өгөв. Гэвч Кэси үүнд огтхон ч итгэсэнгүй. Тэр Тайлерын гэрийн доорх нууц өрөөнүүдээр орж үзэхдээ тэндээс хэргийн газруудаас олддогтой ижил олсны ширхгүүдийг олсон гэдгээ хэлнэ. Удалгүй тэр Тайлерт хамгийн аимшигтай нууцыг дэлгэв. Клоухич алуурчин Кэсигийн ээжийг нь хөнөөжээ. Үүнийг сонссон Тайлер цочирдоно. Учир нь Кэси өмнө нь ээж нь түүнийг орхиод явсан гэж ярьж байсан билээ. Кэси баг байхад нь нэг үл таних хэрэг гэрт нь орж ирээд ээжийг нь олсоор хүлж уйлж байсныг бүдэгхэн сандаг аж. Хожим Клоухич алуурчны тухай сонсмогцоо Кэси тэр хүн яг мөн байсан гэдгийг шууд ойлгосон ч түүний үгэнд хэн ч итгээгүй. Бүр өөрийнх нь аав нь хүртэл. Кэси ээжийнхээ нэрийг хэлэхэд Тайлерын царай тэр дороо хувирна. Учир нь Тайлер яг тийм нэртэй жолооны үнэлэхийг аавынхаа нууц хайрцагнаас олж өөрийн нүдээр харж байсан болохоор тэр. Тайлер тэнд нийт 13 эмэгтэй жолооны үнэлэх байсан ч бүгдийг нь шатаачихсан гэдгийг хэлнэ. Гэхдээ Тайлерын эргэлзээ бүрэн арилсангүй. Үннийг олж мэдхэр шийдсэн Тайлер Кэситэй хүч авсран жинхэнэ алуурчныг гэлжилэхээр шийдлээ. Дүр солигдоход Тайлер гэр бүлийнхэнтэйгээ салхи усхийн манлайлагчдын хөтөлбөрт явхаар автобусанд суусан үе рүү шилжинэ. Тайлер автобустай хэсэг явсан ч удалгүй бууж Кэси дээр очив. Ингээд л Доныг мөрдөх ажиллагаа эхэлсэн юм. Тэд Доныг дэлгүүрт таарсан эмэгтэй хойноос дагаж байгааг өөрсдийн нүдээрээ харжээ. Улмаар Тайлер гэрлүүгээ сэмхээ ороод аавынхаа утсанд байршил тогтоох аппликейшн суулгаж байхад аав нь эмэгтэй хүний хувцас өмсөөд өрөөнд нь орж ирэх нь тэр. Тайлер аргагүй эрхэнд орон доогоороо орж нуугдсан ч баригдахад тун ойрхон байлаа. Тиймээс тэр Кэси рүү туслаарай гэсэн зурвас илгээжээ. Кэси ч тэр даруй гэрт нь ирээд Доныг саатуулж Тайлер энэ завшааныг ашиглан мэдэгдэлгүй байшингаас гарч чадсан байна. Тэд аппликейшны тусламжтай Доныг нэг газарт очиод зогссон байгааг нь олж мэдмэгцээ тэр газарт нь очиход алдартай Клоухич зангилаа харагдав. Кэси Клоухич зангилаатай байшин руу гаднаас нь шагаахад Донтой дэлгүүрт таарлцсан эмэгтэй гарцаагүй мөн байлаа. Тайлер гэрээсээ аавынхаа бууг авч өнөөх байшин дээр очино. Тайлер Кэси хоёр байшин руу нэвтэрч тохиромжтой цагийг хүлээсэн бөгөөд гэрээ эзэн эмэгтэйг чарлах үед Тайлер босож аавтайгаа нүр тулсан байлаа. Тайлер эцгийгээ хэрэгэ хүлэе гэж ятгах хооронд Кэси хүлээстэй эмэгтэйг суллаж байв. Дон хүүгээ дахин хурах гэж оролдоно. Өөрийгөө энэ эмэгтэйтэй нууц амрагийн харилцаатай байсан ээж чинь мэднэ гэх мэтэр. Гэвч Тайлер энэ удаад хуурдсангүй. Дон хэрвээ энэ талаар хүмүүс мэдвэл данганц Дон бус гэр бүл нь тэр чихтэй сүрнэ гэдгийг тайлбарлана. Улмаар Кэси ширээн дээр байсан бууг авах гээд гүйхэд Дон түүнийг барьж аваад хан мөргүүлж ухаалдуулав. Үүний дараа Дон Кэси хэн нэгнийг гэмтэж магадгүй. Тэр чам шиг буутай харилцаж мэдэхгүй шүү дээ гэж хэлээд аль болох Тайлерын толгойг эргүүлэх гэж оролдсоор. Энэ санаанд ч бүтэв бололтой Тайлер ч эцэгтэй бууга өгөв. Гэтэл Дон үнэн дөрхөө ил гаргаж Тайлерыг буутгах гэж оролдох нь тэр. Гэвч Тайлер аль хэдийн ийм зүйл болно гэдгийг төлөвлөсөн байжээ. Тэр буунда сум хийгээгүй байсан тул Доны санаа бүтлгүйтэв. Тайлер шууд лав руугаа дайрч тэд тулалдана. Дон илүү том биетэй насанд хүрсэн болохоор ядах зүйлгүй Тайлерыг дарж аваад боож эхэллээ. Азуулч Кэси ухаан орж ширээний гэрлэр Доны толгой руу зохиж түүнийг ухаалдуулна. Тэгэд Кэси цагдаа дуудах гэхэд Тайлер түүнийг зогсов. Энээс хойш хэдэн хоногийн дараа Доны сургаггүй алга болсон зарлал харагдана. Тайлерын гэрт ээж Сэндийн нөхөр нь алга болсон ч гэр бүлээ авч явах гэж хичээсээр. Хоолны ширээний ард Тайлер ажилд орж гэр бүлдээ нэмэр болох талаар ярих бөгөөд энэ үед Сэндид дуудлага ирэв. Удалгүй Тейлер Кэси хоёр цагдаагийн хэлтэст очих ба тэнд сүмийн пастор ирж тэднийг тайвшруулна. Өдөр нь Тайлер Кэситэй уулзаж цаашид яах талаар ярилцав. Кэси цаашид ч чимээгүй байх нь зөв гэж үзсээр.
Оройн ээж нь Тайлертай ярилцсан. Цагдаа нар Доныг буудулсан байдалтай олсон бөгөөд шинжилгээгээр түүнийг амиа хорлсон гэж үзсэн байв. Хэдэн өдрийн дараа Доныг үдэх ёслол сүмэд болоход маш олон хүн цугларсан байлаа. Энэ үеэр Тайлер эндэр дээр гарч аавынхаа тухай дурсамжаа хуваалцсан. Тэрээр аав нь өөрт нь болон бусад хүүхдүүдэд буутай хэрхэн аюулгүй харьцахыг зааж сургасан тухай ярьж, эцэст нь өөрөө яг тэр зэвсэгнээсээ болж амиа алдсан гэдгийг хэллээ. Мөн тэнд цугласан бүх хүнээс Дон тэдний амьдралд ямар уул мөр үлдээснийг санаж явахыг хүснэ. Дүрс солигдож өнгөрсөн рүү шилжихэд Тайлер Кейси хоёр Доны биеийг том уутанд хийж ойроо авч яв. Тэд түүнийг сандал дээр суулгаад хажууд нь буу цэвэрлэх хэрэгслүүд байрлуулж нөхцөл байдлыг амиа хорлолт мэт харагдуулахаар зохион байгуулна. Удалгүй Дон ухаан орж нүдээ нээв. Тэр өөдөөс нь буу чиглүүлэн зогсох Тайлерыг хараад цочирдон хөшиж орхилоо. Кино Тайлерын оршуулгын ёслол дээр хэлсэн сүүлчийн үгсээр төгсдөг. Аава, хэрвээ та намайг сонсож байгаа бол би танд хайртай. Бас хуваалцдаг дундын дата багцууд ч худалдаанд гарлаа. Дундын дата аваад гэр бүлийн гишүүдийнхээ дата хэрэглээг нэг дор шийдэнгээ супер бэлэгтээ 20 жил урамшуулд оролцох хэрэгтэй болоорой. 20, 40, 70, 100 ГБ дундын дата багцууд 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй. Та Unitel болон Toki аппликейшнаас бүх төрлийн дата багцуудаа идэвхжүүлээрэй.